Өнөөдөр манай студиуд санхүүгийн зохицуулах хорооны дарга Жамбааж Ямц хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За өнөөдөр Сүхбаатарын талбай дээр санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн бас санхүүгийн боловсролыг дэмжих, санхүүгийн үйлчлэгээ мэдээллийг дамжуулах зорилгоор бас өдрөлөг зохион байгууллаа. Тэгэхээр бас энэ өдрөлгийн маань бас гол зорилго юу вэ? Иргэдэд хүргэх бас зорилго нь юу вэ? Онцлог үйл явдал юу вэ? Эндээс яриагаа эхлэе. За юуны мань төрлөختөд урьж оролцуулж байгаа та бүхэнд баярлалаа. За иргэдэд санхүүгийн зохицуулах хороо Монгол улсад санхүүгийн зах зээлийн нэгдсэн яам зохицуулалтын байгууллага байгуулагдаад энэ жил 20 жил явуулж байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсанаас 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан байна гэсэн. Тэгээ бид бүхэн 20 жилийнхаа одоо ойн хүрээнд хэд хэдэн ийм томоохон иргэд олон нийт рүү чиглэсэн ийм арга хэмжээнүүд төлөвлөсөн байгаагийн нэг нь бол өнөөдөр Сүхбаатарын талбай дээр одоо санхүүгийн зах зээлийн нээлттэй өдрөлөг зохион байгуулж байгаа. Тэгээ санхүүгийн зохицуулахаар бол анх байгууллагахдаа 4 үндсэн уламжлалт санхүүгийн салбарыг зохицуулж анх байгуулагдчихсэн байна. Тухайлбал одоо хөрөнгөний зах зээл, даатгал, за бичил санхүүгийн 2 үндсэн салбар бол банк санхүүгийн байгууллага, хадгалан зээлийн хоршоо гэсэн. За өнгөрсөн 20 жилийн хугацаанд бол санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбар үндсэндээ нэлээд өргөжсөн. 11 бие даасан салбарын 6000 гаруй одоо компани үйл ажиллагааг бол зохицуулж байгаа юм. Манай зохицуулалтын салбарт. За нөгөө талаараа ингээд салбар болгон дээр ингээд тоон үзүүлэлтийн үзэхээр даатгалын салбар сая гаруй мянган даатгуулагч, за 20 орчим даатгалын компани, за даатгалын мэргэжлийн оролцогч, за даатгалын брокер 1000 гаруй хүн гэл ингээд маш олон оролцогч нарын дээр ажиллаж байна. За банк санхүүгийн салбар, за юун дээр хөрөнгөний зах зээл дээр бол тухайлбал 2 сая 500 орчим мянган одоо үнцаасны данстай хөрөнгө оруулагч нар ингээд бүртгэлтэй тухайлбал байгаа. Тэгээ энэ үзүүлэлтүүдээр манайх бол одоо энэ хөгжилтэй Азийн түвшиндээ бол нэлээд өндөр. Ялангуяа хөгжилтэй орнуудын түвшинд харьцуулахад бол манайх санхүү хүртээмжийн үзүүлэлтүүдээр бол нэлээд өндөр. Өөрөөр хэлбэл аль бие усны санхүүгийн үйлчлэгээ үзүүлдэг институцүүд дээр үйлчлэгээ авах хэрэгтэй. Одоо боломжтой үйлчлэгээ авдаг ийм харилцагчийн тавар асар өндөр байгаа байхгүй. Тэгээ тэр хүрээндээ бид нар бол энэ 20 жилийн хүрээнд зохицуулалтын 11 салбарын мэргэжлийн холбоо, дэд бүтцийн гол үндсэн байгууллагууд болох хөрөнгөний бирж, за төлбөр тооцооны төв, за зээлийн батлан даалтын сан, за албан журмын даатгачтай холбоо гэдэг ингээд энэ зохицуулалтын 11 салбарын 6000 гаруй аж ахуйн нэгжийн компани төлөөллүүд мэргэжлийн холбоотой хамтран нээлттэй өдрөлөг зохион байгуулж байгаа. За энэний гол онцлог бол ерөөсөө нөгөө иргэдэд санхүүгийн одоо салбарын зохицуулалтын санхүүгийн салбарын ээлтод мэдээлэл одоо бодит мэдээллийг хүргэх, үйлчлэгийг нэг дороос үзүүлэх. За ийм үндсэн зорилготой. За нөгөө талаас бол санхүүгийн та бүхэн бол бүгд мэдж байгаа. Санхүүгийн салбар бол ер нь бол тогтмол ажиллаж байдаг тийм ээ. 24/7 ажиллаж байдаг. Хөрөнгөний биржүүд бол байнга тогтмол ажиллаж авдаг. Манай дээр бол одоо хөрөнгөний биржээ арилжаа тогтмол явдаг. За нөгөө талаас санхүүгийн үйлчлэгээ, блокчейн, финтек тийм ээ. Технологиор сөрсөн санхүү үйлчлэгээ бол ерөөсөн цаг, хугацаа, орон зайнаас үл хамааран тогтмол ингээд цаана одоо хиймэл оюун ухаан дээр суурилж ингэж ажиллаж байдаг. Тэгэхээр санхүүгийн зах зээлийн үйлчлэгээг бол хаанаас ч хинж авах болцоотой. Тэгэхээр бидний өнөөдрийн гол зорилго бол иргэдэд бодит мэдээлэлүүд өгөх, иргэдэд нэгдсэн нэг дороос мэдээлэл өгөх. За ингэснээрээ нөгөө мэдээлэлтэй байна гэдэг бол иргэдэд хамгийн зөв. Одоо ялангуяа санхүүгийн зах зээлийн талаар үнэн бодиттой мэдээлэлтэй байж ич зөв шийдвэр гаргана. Эрсдэлгүй хөрөнгө оруулалтын тийм ээ. Санхүүгөө зөв удирдна. Зөв хандлага төлөвштэй олно л гэсэн үг. Тэгэхээр тийм хүрээнд бид нар бол өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Иргэд олон нийт бол маш идэвхтэй оролцож байгаа. Тэгээ энэ жил бол бид хүн ийм олон нийтэд чиглэсэн олон ажлуудыг төлөвлөж ажиллаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн одоо болж байгаа бас арга хэмжээ маань хараахан дуусаагүй ах шиг байна. Тэгэхээр бас яг нэг мэдлэгээ дэвшлүүлээ, санхүүгээ удирдъя гэдэг бас нэртэйгээр болж байна. Тэгэхээр нийт бас яг иргэд маань санхүүгийн ямар мэдээлэл зөвлөмжийг бас яг нэг дороос авах боломжтой байна. Тэгээд бас одоо нийт яг оролцож байгаа иргэд маань төлхөө бас ямар төрлийн мэдээллийг голчлон бас та бүдээс асууж байна. За ерөнхийдөө иргэд бол нөгөө хөрөнгөний зах зээл дээр хэрхэн яаж оролцох уу? Ялангуяа хувьцааны багцаа яаж бүрдүүлэх үү? Ямар хувьцаанд хөрөнгө оруулах уу? За төрөөс нэг удаа үн төлбөргүй эзэмшүүлсэн тийм ээ хувьцаанууд. За түүний дотор бол энэ Эрдэнэс тавталгын хувьцааг хэрхэн яаж ашигладаг болохын гэж зэрэг их өргөн асуудлууд асууж байгаа. За нөгөө талаас даатгалын салбартай холбоотой маш их одоо чиглэлээр айгу хандж байна. Тухайлбал одоо амь насны даатгал, мэргэжлийн харилцааны даатгал, за эдгэрэнгийн даатгалууд хэрхэн яаж хамрагдах юм, яаж эрсдлээ хамгаалах юм тийм ээ. За ялангуяа одоо энэ
тээвэр хэрэгслэн гэдэг юм уу, жолоочийн даатгалуудад тохиолдол болсон бол хэрхэн яаж хөдөлбөрөө гаргуулахын, хөдөлбөртэй холбоотой одоо асуудлууд байл хэрхэн яаж шийдвүлэхийн гэдэг ийм чиглэлийн асуудлууд бол нэлээ гарч байна. Саяхан Монгол Улсын засгийн газраас Эрдэнэс 5-7 хувьцааг өв залгамжлуулах тийм ээ, өв залгамжлуулах нас барсан хүмүүсийн хувьцааг бол өв залгамжлуулах ийм шийдвэр гаргасан. За тэрний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг бол нэлээдгүй асууж байна. За энэ дээр бол Эрдэнэс 5-7 хувьцаат компани, за манай үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв, өөрөөр хэлбэл нөгөө иргэдийн хувьцааг хадгалж идэг, бүртгэж идэг үндсэн институт болох төлбөр тооцооны хадгаламжийн төв гэж бий. Тэр байгууллагууд бол нэгдсэн жураар мэдээлэл өгөөд ингээд иргэдэд бол бодит мэдээлэл өгөөд бол ажиллаж байгаа. За нөгөө талаас энэ зээлтэй холбоотой ялангуяа өсөлтүүд бол сүүлийн хороонд ч маш их ирж байгаа тийм ээ. Зээлийн одоо ялангуяа энэ хэрэглээний зээл, за финтек, аппликейшн дээр суурилсан юм зээлүүдийн асуудлаар ялангуяа хугацаанд нь төлж чадаагүйтэй холбоотой, зээлийн мэдээллийн сантай холбоотой юм гомдол саналууд нь ирж байгаа. За тэрүүнтэй холбоотой иргэд бас нэлээдгүй хандж байна. За санхүүгийн зохицуулах хорооноос энэ хэрэглээний зээлтэй холбоотой хэд хэдэн бодлогын үе шаттай шийдвэрүүдийг бол гаргаад ажиллаж байна. За түүний нэг одоо хэсэг нь бол энэ хэрэглээний зээл дээр өр орлогын харьцааг бол нэлээд чангаруулсан. Өөрөөр хэлбэл нөгөө зээл авж байгаа иргэн бол өөрийнхөө төлбөрийн чадварт тохирсон зээлийг л авна гэдэг л агуулгаар. Өөрөөр хэлбэл та одоо тодорхой хэмжээний орлоготой, аль бисны орлоготой бол тэр орлогынхоо одоо 45 гэдэг нь 50%-аар сард зээлээ төлөх хэмжээнд зээлээ аваарай. Тэгэхгүй зээлийн өрийн дарамтанд тасрах. Одоо хэрэглээний зээл ялангуяа хэрэглээний зээлийн өрийн дарамтанд ордог юм хамт асуудлууд нэлээдгүй байна. За энэ асуудлуудад хороо зохистой харьцаан дээр бол нэлээд өр орлогын харьцаан дээр нэлээд чангаруулсан. Өнгөрсөн жилийн одоо 25 оны 3 сард. За сая он гараад 1 сарын 20-нд бас нөгөө шийдвэрээ дахиад чангаруулад дээрээс нь одоо энэ ялангуяа бид бүхний та бас асуух гэж байгаа нөгөө аппликейшны зээлтэй суурилсан олон иргэд давхардуул зээл аваад байгаа толгойд асуудлыг бид нэр сая 1 сарын 20-ны өдөр бол энэ нөгөө зээлийн давхардлаас гол одоо сэргийлэх зүйл нь бол нэгдүгээр өр орлогын харьцааг жагшил баримтлан, хоёрдугаарт нь бол тэр зээлийн мэдээллийн сан ба. Зээлийн мэдээллийн сандах мэдээлэлүүд бол нөгөө бодит цагийн гороор мэдээлэл авч иж энэ нөгөө финтек ялангуяа энэ технологи дээр суурилж энэ чинь 24/7 ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр технологи дээр суурилж байгаа энэ зээл дээр бол ялангуяа зээлийн мэдээллийн сангаас бодит мэдээлэл авч иж нөгөө одоо зээл авах гэж байгаа иргэний төлбөрийн чадварыг нотлох хэрэгтэй. Тэнгүүт одоо ч нэг бодит цагийн мэдээлэлээр явахгүй байгаа учраас хэд хэдэн одоо аппликейшн зэрэг зээл аваад байгаа асуудлууд үүсээд байна. Тэгэхээр тэн дээр манайх бол Монгол банкн дээр байдаг зээлийн мэдээллийн сантай Монгол банктай хамтарч ажиллаад энийг бол бодит системээ бол Монгол банкнаас шинжилж байгаа. За тэр хүрээнд бол бид нэр зээлийн мэдээллийн сан одоо ялангуяа финтек одоо тийм банк санхүүгийн байгууллагууд дээр бол бодит цагийн гормоор ингээд шилжүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ яны үр дүнгууд бол эхнээсээ гарч ирж байна. Нэгдүгээр улирлын байдлаар үндсэндээ хэрэглээний зээл бол өмнөх оны үетэй харьцуулахад 500 орчим тэрбум төгрөгөөр хэрэглээний зээлийн хэмжээ бол буурсан байж байна. За нөгөө талаас сүүлийн жилүүдэд бол ерөнхийдөө энэ банк санхүүгийн байгууллагад хэрэглээний зээл бол жилд дунджаар 1.48 орчим хувиар өсөд явж ирсэн. За тэгээд энэ жилийн одоо сая нэгдүгээр улирлын статистик мэдээллийг харахад бол үндсэндээ өсөлтгүй өнгөрсөн жилийн одоо дүнгээсээ энэ жил бол 1.2 хувиар л өссөн байгаа байхгүй. Тэгэхээр бол хэрэглээний зээл бол нэлээдгүй хязгаарлагдаж тийм ээ. Ингэж байдал руу орлоо. За нөгөө талдаа бид нар бол бизнесийн зээл бол 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Банк санхүүгийн байгууллагууд бизнесийн одоо ялангуяа жижиг дунд бизнес эрхэлдэг тийм ээ ийм зээлүүд бол нөгөө талдаа нэлээд нэмэгдсэн. Бизнесийн зээлийн хэмжээ бол тэр хэмжээгээр нөгөө талдаа тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Тэгэхээр бизнесийн зээл бол өөрөө банк санхүүгийн байгууллагаас авдаг зээл бол богино хугацааны зээл байдаг. За тэгээд тодорхой хэмжээнд тодорхой одоо жижиг дунд бизнес эрхлэгч нар тодорхой хугацаанд богино хугацаанд санхүүжилтийн асуудлаа шийдвэрлэх ийм одоо үндсэн зорилготой зээлүүд учраас энэ зээлүүд бол нэлээдгүй бас боломжоор хэмжээнд гарах ийм шаардлагатай. Тэгээд хэрэглээний зээлийг бол Монгол улс ерөнхийдөө энэ Монгол улс санхүүгийн хоёр зохицуулагч том институт бий тийм ээ. Монгол банк санхүүгийн зохицуулахаар Монгол банкнаас бол авч хэрэгжүүлээд сүүлийн 6-7 жил болж байгаа. Өөрөөр хэлбэл банкуд дээр хэрэглээний зээл өр орлогоо харьцаа тавьж гиснээс хойш. За санхүүгийн зохицуулахаар бол 2023 оноос хойш хэрэглээний зээл дээр өр орлогоо харьцаа тавиад одоо тэгээд энийг бол яг Монгол банкны энэ макро зохистой бодлогын хүрээнд бол ингээд нийцтэй байдлаар хэрэглээний зээл дээр өр орлогоо харьцаа тавиад явж байна. Тэгэхээр зарим нэгэн одоо нөгөө хэрэглээний зээл гарахад бас нэг өр орлогын харьцаа харахгүйгээр
зээлийн оноо гэдэг зүйл бас ярьдаг болсон шүү дээ. Тэгэхээр иргэд маань бас яг нөгөө тэр болгон зээлийн оноо гэдэг зүйлийг хэрхэн яаж хаанаас шалгах юм, тэрийгээ юунд зарцуулах юм, эсвэл тэрийгээ цуглуулснаар өөртнөөс ямар ашигтай юм гэдэг ч юм уу. Тэр талаараас мэдээлэл жоохон тутмаг байд юм шиг санагдсан. Тэгэхээр тас энэ талаар бас мэдээлэл өгвөл. Яг зээлийн оноо гэдэг зүйл нь өөрөө бас юу юм бэ? Ямар үүрэгтэй зүйл юм бэ? Ерөнхийдөө олон гадны улс орнуудад бол нөгөө авсан зээлийн хугацаанд нь төлдөг, хугацаа хоцрохгүй төлдөг гэдэг бол маш чухал юм үзүүлэлт байдаг. Тэгээд тэрийг нь бол зээлийн онооны системээр үнэлдэг. Тийм ээ. Тэгээд тэрийг бол манайд бол 2 жилийн өмнөөс одоо үндсэндээ нэвтрүүлж эхлээд байгаа. Зээлийн оноожуулах те өөрөөр хэлбэл тэр хүний төлбөрийн чадварыг л үнэлээд байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Энэ хүн одоо төлбөрийн хугацаанд төлдөг сайн зээлдэгч үү гэдэг ийм агуулгаар үнэлээд явдаг. Тэгээ энийг бол иргэд бол бүр одоо нөгөө ийм Монголиа платформ дээр хүртэл зээлийнх нь оноогоо өөрөө одоо мэдээлэл оруулаад шалгаж ийм боломжтой байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Монгол зээлийн мэдээллийн сан Монгол банкны дэргэд бүтцтэй явж байгаа. Зээлийн мэдээллийн бүтц бол Монгол банкнад явж байгаа. За 2 хувийн компани үүссэн тусгайлшуулалттай. Энэ 2 компани бол зээлийн мэдээллийн үйлчлэг үзүүлж явж байгаа. Тэгэхээр цаашд бол зөвхөн энэ мэдээллийн үйлчлэг үзүүлдэг биш. Энэ мэдээллүүд дээрээ боловсруулалт хийдэг. Тэр хүний төлбөрийн чадварыг тодорхойлдог. Зээлийн оноогоор өгнөдөг. Кредит скор гэж нэрлэдэг олон улсад. Тэгэхээр тэр оноогоор дүгнэдэг. Тэр онон дээр нь үндэслэх зээл олгодог байгууллагууд зээлийнх нь одоо хэмжээ, хугацаа, за тэг хамгийн чухал зүйл бол хүү байгаа тийм ээ. Тэр хүү нөөрөө зээлийнх нь онооноос хамаардаг. Яг нь олон улсын нийтлэг жишгээр бол ороод явах манайх бол ингээд эхлээд тэрийг хэрэгжүүлээд ингээд явж байгаа. Хамгийн гол зүйлүүд бол миний хэлээд байгаа зүйл бол тэр хэрэглээний зээл ялангуяа финтек цахимаар олгож байгаа зээлч маш хурдан шуурхай шийдэгдэж байгаа учраас энэ дээр зээлийн мэдээллийн сан манайх нэгдсэн мэдээллийн сантай. Тэр мэдээллийн сан маш хурдан шуурхай бодит цагийн гормоор мэдээлэл нийлүүлэх нь хамгийн чухал аж. Тэгэхээр ер нь бол бас нийтлэг иргэд маань бас нөгөө банк санхүүгийн байгууллагын нэг зэрэг олон давтамжтай бас зээлүүд нэлээ авсан байна л да. Тэгэхээр энэ нь бас иргэдэд одоо нөгөө өрийн дарамтанд орохоос бас илүүтэйгээр иргэд маань бол яг нөгөө хэрэглээгээ бодоод зээл авчдаг. Эргээд эрсдлээ тооцоолж мэддэг байх тий. Тэгэхээр бас цаана нь ямар эрсдэл хүлээж байдیں۔ Өөрөө бас өрийн дарамтанд орсноор эргээд бас давхар зээл авснараа тий бас цаашдаа ямар эрсдэл илүү том эрсдэл хүлээж байдаг талаар таас мэдээлэл өгвөл. Гэхдээ төлбөр авсан зээлээ төлж чадахгүй бол нөгөө хүн иргэн гэр бүл улам л хүнд байдалд орно тийм ээ. Тэгээд манайхан ялангуяа энэ хэрэглээний зээл, бизнес зээл бол өөр тийм ээ. Урт хугацааны моргежийн зээл бол өөр тийм ээ. Энэ бол ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт тийм ээ. Хэрэглээний зээл бол ерөөсөн манай чинь хэрэглэгч улс учраас ялангуяа хэрэглээний бүтээгдэхүүнд суурилсан зээл бол ерөөсөө тэр чигээрээ гадагшаа доллар болоод гараа авчдаг тийм ээ. Одоо манайх юу гэдэг энэ зурагт электрон бараа, утас те машин энэ төр ч юм бол ерөөсөө шууд хэрэглээний бүтээгдэхүүн болол 100% манайх өөрөө үйлдвэрлэгч орн биш хэрэглэгч улс учраас нөгөө дотоодын валютын нөөц чинь тэгэл гадагшаа ингээ гараа авчдаг. За нөгөө талдаа бид бүхэн бол яг энэ дээр өнгөрсөн жил бол нөгөө автомашины борлуулалт дээр ялангуяа автомашины борлуулалтын дээр бол урьдчилгаа төлбөрийн шаардлагууд тавьсан. Өөрөөр хэлбэл та орж ирсэн суудлын автомашин худалдаж авах гэж байгаа бол үндсэндээ 3 машин тутмын 2 нь банк санхүү байгууллагаар одоо зээлээр зарагддаг юм байсан л та. Тэгээд энийг бол бид нэр урьдчилгаа төлбөр дээр нь хэрвээ та одоо автомашин худалдаж авах гэж бол урьдчилгаа төлбөр 40% төлж иж үлдсэн 60 орчим хувь дээр нь зээл авах болцоотой гэдэг ийм шийдвэрүүд гаргасан. За тэгээд энэний үр дүнд бол машины борлуулалт нэлээдгүй багассан. За нийслэлээс мэдээж төвчрлийг бууруулах зохиц ажлууд хэрэгжүүлсэн. Тэгэхээр энэ бодлогын үр дүнд өнгөрсөн жил бол импортоор орж ирэх машины тоо 30 орчим хувь багассан. Ийм үзүүлэлттэй гэж байгаа. Тэгэхээр бид бүхэн бол аль болохоор энэ хэрэглээ тийм ээ хэрэглээг одоо зохис төвшөнд байлгах тийм ээ зохис төвшөнд байлгах ялангуяа юм тансаг гэдэг юм төрлийн хэрэглээг бол зээлээр санхүүжуулагч өөрөө тэр үний төлбөрийн чадвар ирээдүйд одоо тэрний хоорондоор хоригдлол үүсгээд бид нэр өнөөдрийн талбай дээр зохион байгуулж байгаа үйл ажиллагааны нэг үндсэн чиглэлж байсан юм ба. Ерөөсөө хоримтлалтай санхүүгээ зөв удирддаг, зөв зохион байгуулдаг. Тэгэхгүй бид нэр дараа нөхөн чамаагүй одоо зээлээ тавьчаагээд зээл аваад утас авчдаг, зээл аваад гадагшаа аялцдаг байж болохгүй л гэдэг л ийм л одоо ёс одоо юу гэдэг дадал хандлагт л манайхан суралцах хэрэгтэй байдаг юм тий. Тэгэхгүй болохоор одоо хэрэглээгээ зээлээр санхүүжэл яваад байвал аль болохоор олон бүтээгдэхүүн эндээс аваад ингээд байвал тэгэл сүүлд нь төлбөрөө төлж чадахгүй ийм л байдалд орно. Тэгээд бид эдийн саяны ярьдаг тэр зээлийн мэдээллийн сан бодит цагийн гормоор за хоёрт нь хэрэглээний зээлэн дээр өр орлого харьцаа тавьсан энэ хоёр бодлогын шийдвэрүүд бол хэрэгжээд явхаар цаашд бол энэ хэрэглээний зээлийн хэд төсөлт тийм ээ давхардуулж олгох энэ асуудлууд бол одоо
үндсэндээ зогсоод явах багасгах юм. Тэр асуудал бол шийдэгдэнэ. Нөгөө талдаа мэдээж өөрөө орлого өндөртэй хүн бол хэрэглээгээ бол тэр хэмжээнд аваад явах болцоотой тийм ээ. Ийм л хэлбэрээр явах юм. Тэгэхээр сая 5 сарын сүүлээр санхүүгийн зохицуулах хорооноос бас мэдээлэл гаргасан. Одоо яг нөгөө бүх салбар маань л одоо тий AI-ийн ухаалаг одоо юугаар хурцтай хөгжиж байна. Тэгээ өнгөд нөгөө виртуал хөрөнгийн платформ дээр одоо хязгаарлалт тогтооно гэд бас мэдээлэл гаргасан. Тэгэхээр бас энэ талаараас мэдээлэл өгвөл. Монгол улс виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийг зохицуулах хуультай орон. За энэ бол Аз нөхөн талаан бүс нутагтаа бол ийм хуультай цөөх орны нэг байж байгаа. За улсын хурлаас 2023 онд хуулийг баталсан. 22 онд баталсан. Тэгээд үндсэндээ 23 оноос энэ хууль хэрэгжиж эхлээд за виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгч буюу тэр арилжаа эрхлэгч субъектууд бол бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулах болсон. Өөрөөр хэлбэл тэр одоо бид нар бол бирж гэж нэрлэдэг шүү дээ тийм ээ. Одоо IDAX гэдэг юм уу тийм ээ, TradeSegment гэдэг юм уу. Ийм биржүүдийг бол хороо бүртгэдэг болсон. За хороо бүртгэхдээ бол нэлээдгүй нэг аюулгүй байдлын баталгаа, за технологийн тэр найдвартай байдал, хүний хөрөнгийг хадгалах найдвартай байдал. За тэгээд олон улсын тэр технологи тавьдаг стандартуудыг хангасан байдал, IT аудитаар шалгагдсан байдал гэдэг олон юм үзэж байгаад тэгээд энд ч өөр хүний арилжаа, хүний мөнгөний маш олон хадгалалт энэ төр тийм ээ цахим төрөвч энэ төр явдаг учраас тэн дээр бол маш өндөр шаардлагууд тавьж байгаа. Тэгээд энэ хуулийн хүрээнд Монгол улсад бүртгэлтэй, зөвшөөрөлтэй 12 тийм виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгч ажиллаж байгаа. Тэгээд тэр бол өөрөөр хэлбэл одоо тодорхой дотоодын шаардлага хангасан coin токенууд энэ дээр гарахаас гадна гадаадын одоо виртуал хөрөнгийн зах дээр айлжаалагддаг бүтээгдэхүүнүүдийг тэр виртуал хөрөнгөөр дамжуулж худалдаж авах ийм ажиллагаанууд бол явна. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй санхүүгийн одоо институцээр дамжиж энэ арилжаанууд хийгддэг болсон гэсэн үг. Тэр нь түүний хажуугаар бол хувь хүмүүс бол яг мэдээлэлтэй, туршлагатай хүмүүс бол гадны биржийн одоо ялангуяа хамгийн их томд тооцогддог бирж Binance гэж бирж үү тийм ээ. Тэрний арилжаанд бол оролцож олон улсын одоо виртуал хөрөнгө худалдаж авдаг ийм мэргэжсэн одоо хөрөнгө оруулагч бий л дээ. Тэгээд гэтэл одоо тэд нэр дамжаад өөр хүмүүст иргэдэд тийм ээ. Тийм одоо хувь хүмүүст иргэдэд бусдад иргэдэд зуучлаад тийм ээ. Тодорхой хэмжээний виртуал хөрөнгө санал болгодог, брокерийн үйл ажиллагаа явуулдаг ийм байдал бол нэлээдгүй байсан. Ялангуяа Binance дээр бол нөгөө Монгол төгрөгөөр гүйлгээ хийх тийм платформыг нээж өгсөнтэй холбоотой энэ бол нэлээдгүй одоо тийм эрсдэл хуримтлагдсан. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооноос олон улсын дээр Binance бирж рүү хэд удаа хүсэл тавьсан. За Монголын хууль хүчний байгууллагуудтай ч хамтарч ажилласан энэ чиглэлээр тэгээд хүсэл тавиад уулзалт зохион байгуулсан. Энэний одоо үр дүнд бол олон улсын Binance бирж дээр Монгол төгрөгөөр төлбөр тооцоо их иргэд бусдад тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл иргэд бусад иргэдтэй зуучилдаг ийм үйл ажиллагааг бол зогсоосон. Өөрөөр хэлбэл энэ эрсдэл хуримтлагдаад байсан. Ирээдүйд их хэмжээний иргэд охирох эрсдэл үүсч болчихгүй байсан. Энэ асуудлуудыг бол хороо одоо тэр Binance биржид хүсэл тавьж байгаад энийг бол зогсоосон. Нөгөө талдаа зохицуулттай энэний гол зорилго бол энэ зохицуулттай виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчээрээ дамжиж виртуал хөрөнгөний зах зээл дээр орох, арилжаанд оролцох. За ингэснээр нөгөө иргэд бол нэгдүгээрт эрүүл аюулгүй тийм ээ тэр орчинд оролцох нь байна. Хоёрдугаарт одоо зохицуулттай тийм зах зээлийн бүтээгдэхүүнд оролцох нь байна. Гуравдугаарт нь яг тусгай зөвшөөрөлтэй, бүртгэлтэй мэргэжлийн тийм виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчээр дамжиж энэ үйлчлэгийг авдаг энэ чиглэл рүү орж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр ирээдүйд үүсч болчихгүй санхүүгийн зохицуулах хорооны үндсэн ажил бол тэр ирээдүйд санхүүгийн зах зээл дээр томоохон хэмжээний эрсдэл үүсгэх, иргэд хөрөнгө оруулагч нар хохирох тэр эрсдлээс л өрчсөн сэргийлэх тийм зохицуултын орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тэгээ тэр хүрээндээ бол бид нар нөгөө талаас энийг бол одоо иргэдийн боломжийг хааж байгаа үйлдэл огт биш. Иргэд бол өөрсдөө одоо виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэхсээр дамжаад дотоодын болон гадаадын томоохон виртуал хөрөнгөд одоо оролцох тэр боломж нь бол бүрэн нээлттэй байж байгаа. Тэгэхээр энэ бас одоо нөгөө төгрөгөөр арилжаа хийх боломжийг шууд хааж байгаа гэсэн ойлголтод биш. Зөвхөн санхүүгийн зохицуулах хорон дээр бүртгэлтэй үйлчлэгээ үзүүлэгч компани. Тий яг үнэ. Ерөөсөө хорон дээр бүртгэлтэй байгаа 12 виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчээр дамжиж дотоодын болон гадаадын виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн ийм салбар дээр ажиллана. Эсвэл томоохон одоо мэрэгжсэн тийм хөрөнгө оруулагч бий л дээ. Дотоодын томоохон тэд нар бол одоо шууд өөрснөө харилцах боловстой бусдад бол зуучлахгүй гэсэн тийм л агуулгатай. Тэгэд энэ чиглэлээр бол за олон улсын мөнгө авах тэмцэх байгууллага, дотоодын хуулийн хяналтын байгууллагч гэсэн энд бол нэлээд томоохон эрсдлүүд байна. За магадгүй мөнгө угаах тийм ээ. Ийм эрсдлүүд энэ дээр энэ хөндөр байж байх эрсдэлтэй байна гэж үзсэн. Тэгээд бид нар хамтарч ажиллаж байгаад энэ одоо хүсэлтийг Binance тавиад Binance бол бас тодорхой хугацаанд ингээд хянаж байгаа шийдвэрлсэн. За тэгээд цаашаа тэрний хэрэгжүүлэх төсөөлөх төлбөрүүдээс бас хуваалцвал.
За санхүүгийн зохицуулахаараа нэгдсэн хяналт зохицуулалтын байгууллага усад 20 жилийн жил болж байгаа. За өмнө нь бол яг хуу энэ манай өнөөдөр нэгдсэн байдлаар зохицуулж байгаа салбарууд бол салбар дээр зохицуулж байсан. Үнцаасны хороо гэж 35 жилийн өмнө 32 жилийн өмнө байгуулагдсан байлаа тийм ээ. За даатгалын салбар бол ингээд. Тэгэхээр энийг бол нэгдсэн хяналт зохицуулалтын байгууллага болоод энэ байгууллага бол одоо олон улсын санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллага. За IOSCO гэдэг үнцаасны хорооны олон улсын байгууллага, санхүүгийн хүртээмжийн олон улсын нийгэмлэг гэж бий. За тэгээд одоо дэлхийн олон зээлийн оршуудын зохицуулагчдын холбоо, за даатгалын зах зээлийн зохицуулагчдын холбоо гэдэг дэлхийн энэ томоохон зохицуулагчдын одоо сүлжээ гэдэг networkт бол хороо зэрэгцсэн байр суурьтай гишүүнээр хэлсэн. Өөрөөр хэлбэл олон улсын түвшинд одоо Монгол улсын санхүүгийн зохицуулахаар санхүүгийн зохицуулагч байгууллагын статусаар хүлээн зөвшөөрөгдсөн ийм институт бол төлөвлөсөн байна. Цаашд бол бид бүхэн ялангуяа ойрын үед зорж байгаа нэг томоохон ажлууд бол энэ салбарын хууль эрх зорчны шинжилтээр бол асар их анхаарна. Хоёр чиглэлээр анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт нь бол одоогийн манай энэ салбар дээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжууд 2003 оны, 2002 оны, 2004 оны хуулиуд бас одоо хүртэл хэрэгжээд явж байгаа. Гэтэл тав мэдж байгаа зах зээлийн хөгжил, технологи, инновац энэ ямар өндөр түвшинд хурдан хугацаанд хөгжиж байна. Тэгэхээр манай одоо энэ даатгалын салбарын хууль, банк санхүүгийн ажлын тухай хуулиуд бол нэлээдгүй 20 жил өнгөрчихсөн явж байгаа. Тэгэхээр энэ хуулиудын шинжилгээний ажлууд дээр нэлээ ажиллаж байна. За нөгөө талдаа засгийн газар бол улсын их хурлтай холын чиглэл хамтарч ажиллаж байгаа. За нөгөө талаар нэг чухал чиглэл бол одоо манай дээр энэ санхүүгийн инновац гэсэн бүтээгдэхүүн, технологи гэсэн шинэ ийм стартап компаниуд жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийг дэмжсэн ийм хуулийн ялангуяа санхүүгийн тийм одоо шийдлүүдийг тийм ээ зохицуулсан энэ хуулийн орчин бол туйлын чухал байна. Тэгээ энэ хуулиудын одоо шинэ тийм хуулиудын төслүүдийг манайх боловсруулад эхнээсээ улсын их хурлд өргөн баригдаад тийм ээ ингээд явж байна. За тухайлбал одоо бид бүхэн энэ юуны санхүүгийн зах зээл дээр оролцдог хэрэглэгч, санхүүгийн хэрэглэгч, үйлчлүүлэгчийг эрх ашгийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. За тэгэхээр энэ санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай бий даасан хуулийг бол одоо Монголын санхүү зохицуулахаар хамтарч боловсруулад улсын их хурлд өргөн бариад одоо нэр бүхийн болормоо нарын гишүүд өргөн барьцаа одоо хилцэгдээд явж байна. За энэ хууль бол гараад ирэх юм бол энэ санхүүгийн зах зээл дээр үйлчлэг үзүүлж байгаа асар олон үйлчлүүлэгч хэрэглэгчийн эрх ашиг бүрэн хамгаалагдаад ингээд явах болцоотой болж байгаа. За нөгөө тал дээр нь бид нар бол энэ амтын санхүүжилтийн бие даасан хууль. За үйл хөдлөх хөрөнгийн сангууд маш их хэрэгтэй байгаа. Үйл хөдлөх хөрөнгөөр хөрөнгийн хөрөнгө оруулалтын сангууд манайд бол байгуулагдах үндсөөр маш их одоо ингээд маш их хэмжээний үйл хөдлөх хөрөнгүүд босч байна тийм ээ. Энэний санхүүжилтийг босгодог хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Үйл хөдлөх хөрөнгийн хоёр дахь зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбодог тэр бүтцийг бий болгохоор одоо хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгэ ди парламент одоо тодорхой нэр бүхий гишүүд ажиллаад ди парламентээр санал аваад тухайлбал явж байна. За хамтын санхүүжилтийн орчин манайд бол тутмаг байгаа. Өөрөөр хэлбэл одоо тодорхой зээлийн гэдэг юм уу, хувьцааны гэдэг юм уу, за урамшууллын гэдэг юм уу, хандивын тийм нэгдсэн платформуд олон улсад ажиллаж байна. Тэр платформуд дээр одоо урамшууллын бизнес, гарааны бизнес эрхэлж байгаа улсууд бол урамшууллын дээрээ зарлалдаг тийм ээ. Тодорхой одоо хандив тусламж хэрэгтэй хүмүүс бол тэр платформороо татдаг. Тэр нь өөрөө нээлттэй, илт од яг зорилтод бүлэгдээ очдог. За тэгээд тэрний яг зорилтын дагуу нөгөө хандив тусламжтай орж ийнө гэдэг нь эргээд одоо нөгөө хандив тусламж өгсөн хүмүүс тайлгнагддаг ийм чухал платформуд дэлхийд дээр хөгжсөн маш эрчимтэй найдвартай ингээд ажиллаж байна. За хувьцаа мэдээж зээлийн санхүүжилтүүд бол жижиг дунд үйлдвэрийн санхүүгийн маш том модель байгаа. Тэгэхээр энэ дээр ийм нэгдсэн платформд ажиллаж байгаа учраас манайд энэ чиглэлийн хууль эрх зөрчнийг зайлшгүй сайжруулах юм шаардлагатай байгаа. Тэгэхээр бид нар хамтын санхүүжилтийн тухай хуулийн төсөл боловсруулад одоо бас улсын их хурлд гишүүд чиглэлээр бас ажиллах төлөвлөж байна. За эцэст нь бид бүхэн одоо факторингийн харилцаа Монгол улсад бол нэн шин ийм харилцаа байж байгаа. Хэдийгээр 2002 оны банк санхүү үйл ажиллагааны тухай хуульд факторингийн харилцааг зохицуулсан нэг залт байна. Гэтэл өнөөдөр одоо та бүхэн мэдж байгаа дотоодын нэг томоохон одоо үндэсний нэлээд томоохон аж ахуйн нэгж жилд үндсэндээ 3 орчим их нийтвэргний бүх групп компаниараа нэлээд худалдаа авалт хийж байгаа байхгүй юу? Худалдаа авалт. Дандаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчнээс бэлтгэн нийлүүлэлт худалдаа авалт хийж байгаа. Тэгээ худалдаа авалт хийгээд бэлтгэн нийлэлт хийхээр жижиг дунд үйлдвэрүүд бараа бүтээгдэхүүнээ одоо нийлүүлчихэд тэгээд төлбөрөө хүлээж идэг гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр хугацаанд нь одоо 2 сарын хугацаанд юм уу 3 сарын хугацаанд нөгөө худалдаж авсан айл төлбөр төлөхөөс өмнө факторингийн компаниуд тэр санхүүжилтийг гаргаад маш түргэн хугацаанд санхүүжилтийг хийгээд ингэснээрээ нөгөө жижиг дунд үйлдвэрүүд
бэлтгэн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийн төлбөрийг маш хурдан шуурхай авдаг. За тэр нь өөрөө тодорхой хэмжээний одоо бол манайхан зээлээр санхүүжүүлээд явж байна шүү дээ. Тэгэхээр тэр нь зээлийн өртгөөс хамаагүй бага. Өөрөөр хэлбэл тэр чинь барьцаа хөрөнгө шаардахгүй, зээлдэгчийг судлахгүй тийм ээ. Авлага нь өөрөө маш найдвартай авлага учраас тэрийг санхүүжүүлээд явдаг. Олон улсын яг ийм нийтлэг жишгийн дагуу ийм хуулийн зохицуулт одоо манайхаас бусад орнууд ийм бие даасан хуулийн зохицуулттай болж байна. Тэгэхээр энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулалтыг ажиллаж байгаа. Тэгэхээр цаашид бол бидний гол зориод байгаа зүйл бол энэ жижиг дунд бизнесийн санхүүжилтийн зөв хэсгээ механизмыг бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоомжийн өөрчлөлтийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. За энэ хүрээд та бүхэн ярилцах цаг өндөрлөж байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрснэд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ярьж баярлалаа. Өнөөдөр манай студид сонгуулийн санхүүгийн зохицуулах хорооны дарга Жамбаа Жамц хүрэлцээрлээ. Анхаарлаа хандуулж хамт байсан үзэгчдээ баярлалаа.